сайн байцгаана уу? Өглөөний минь, даруй минь, өдрийн минь, шөнийн минь. Өнөөдрийн влог ерөөсөө бүх өрөөний эсвэл энэ хаусны зүрхэн болсон галтгооны хэсэгт хоол зүйчтэй ярилцах гэж байна. Сүүлийн үед амттай хоол гэж ямар хоолыг хэлдэг юм бэ гэсэн асуултанд ихэнх хүмүүс мэрэгчлэтнүүд эрүүл хоолыг амттай хоол гинэ гэж хэлсэн байдаг. Болсон байна. Тэгэхээр бүгдээрээ галтгоондоо эзэгтэй нар маань ялангуяа хоол хийдэг ирчүүд байвал бас ялангуяа наашаа ойртоорой. Тэгээ бүгдээрээ гэр бүлийнхээ бүх гишүүдийг хоолоор эрүүлжүүлж, эрүүл мэндийнх нь үндэс болгодог энэ гоё галтгоондоо бүгдээрээ ярилцъя. Та нар бас сонсоорой. За бид нар гэр бүлийн гишүүд ер нь л хүн ямар үедээ аз жаргалтай байдаг юм бэ? Ер нь бол эрүүл үедээ л аз жаргалтай байдаг. За тэгээд эрүүл хүний сэтгэхүй, харилцаа, хандлага түүнийгээ дагаад үргэлж зөв байж чаддаг. Тийм болохоор хүн эрүүл байхын тулд нэгдүгээрт юун дээр анхаарах ёстой вэ гэвэл идэж байгаа, ходоод руу орж байгаа шин тэжээл авдаг хоол хүнсэндээ анхаарах ёстой гэж бодож байна. Тийм ээ? За. Тэгээ ер нь бол одоо би Хантүгэл хотхны 2 дугаар ээлж буюу аз жаргалын төвлийн шоур румд өрөө бүхэн сэдвтэй влого хийж байгаа. Ингээд өнөөдөр манай аз жаргалын төвлийн галтгоонд маань Азагийн булан хоол зүйн төвийн эмч Номин ирсэн байна. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Номинд урилга аван хүрэлцэн ирсэнд баярлалаа. За, урьсанд баярлалаа. Ямар гоё галтгоо вэ? Тийм ээ. Оо, ямар гоё үг сонсчихоо. Хоол хүнс чинь ерөөсөө сонголт ингээ олон юмнаас гадна галтгоонд хамгийн их утга учир байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо та жишээ нь ингээ юм гоё галтгоонд байгаа бол ингээ гоё хоол хэмээр санагдаж штэ. Одоо жишээ нь ажлын бэлтгэл хэсэг энэ тек гэж байна тий. Тэгэхээр ажлын бэлтгэл хэсэг өргөн баг тусмаа төлөөд ажиллах талбай ихтэй учраас илүү одоо амархан болно гэх мэтчлээ. Айгүй олон зүйлс эрүүл хоолтонд ингээ цогцороо нөлөөлдөг л төө. Урам зоригтой. Тий. Тэгээ орчноо харна штэ бас тий. Цонхоор хараад аяга гоож захтай цонхоор хараад. Агаар амьсгалаа л тэгэл. Тэгснэ өнөөдрийн хоолыг бүгдээрээ террасан дээр иднэ. Сонголт ихтэй. За тэгээд намаа хоолны талаар чи яг энэ галтгоонд манай нөгөө хэдэд мэн зориулж бүр өстөөр ингээд гоё юм яриач. За тэгэхээр монголчуудын үед гэвэл маш олон даваа талтай байдаг хоол хүнсэн дээр за жишээлх юм бол би тэгэд хамгийн өргөн эрүүлийн хүнс болох махан бүтээгдэхүүн дээрээ хамгийн одоо сортой, шимтэй, үсэг идсэн сайн чанарын бэлчээрийн одоо мал аж ахуйтай учраас маш даваа талтай байдаг. Одоо шил та бас зөндөө олон орноор явж байсан учраас гадаадад мах бас маш үнэтэй байдаг мэдж байгаа бах тий. Тэгэхээр Монголд бол махны чанартай бол би бол өөрийнхөө хувьд бол ярих байхгүй гэж бол хэлнэ. За тэгээд мэдээж олон сонголтууд донд хүмүүс агиох төөрөлдөг тий одоо улаан махны хэрэглээ сайн муу болно болохгүй тий. Тэгвэл яагаад махнаас эхэлж байгаа хэрэг нэг хамгийн түгээмэл хэрэглэдэг хүн болгоны хоол хүнсэнд байдаг зүйл бол мах учраас махнаас эхэлж байгаа байхгүй. Дараа нь хэдүүлээ ингэ нарийн ногоо буцаад үр тариа гэдээ ороод явна. Тэгэхээр махны үед гэвэл монголчуудын үед улаан махны хэрэглээт үнэм өндөр байдаг нь бол ялч үнэн. Тэгэхээр бид хэд болохоор сүүлийн үед одоо хоол хүнсний чих хандлага юу болж байгаа гэхээр хослуулж хэрэглэх буюу 7 хоногт 3 удаа улаан махны хэрэглээ 2 удаа цагаан мах дахиад загасны махыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэнд нь бас нөгөө заавал дахиад загасны махаас гадна бидний уламжлалт хэрэглээнд байдаг дотор одоо гиз малын дотор гиз бол хамгийн сайн бас улаан махны хэрэглээг оруулдаг. Гэхдээ улаан махыг юусаа алдагдуулахгүйгээр тэгж орлуулшгүй тийм амин хүчлүүд маш ихтэй байдаг. Ялангуяа дотор гиз бол нөгөө эмэгтэйчүүд биднэрт хамгийн хэрэгтэй коллаген, эластин, Б бүлгийн витаминууд өөр ямар ч одоо хүнсээс авах боломжгүй тийм амин одоо шимт нийтлүүдийг агуулж байдаг. Тийм учраас бид хэд бол илүү нэг азтай гэж л байгаа энийг ярих гэдэг. За тэгэхээр улаан маха цагаан махтай хослуулах нь байна. Дотор гизтэйгээ бас хослуулах нь хамгийн одоо суур ойлголт нь л юм. За мэдээж үүний дараа бол хоол хүнсний бүлэг зүйлүүдийн хамгийн одоо түгээмэл байдаг хүмүүсийн төөрөлдөг болон болохгүй гэж маргадас гэдэг бол нүүрс ус буюу үр тариа гурил будаа. Тэгэхээр гурил будааг бол аль болох олон төрлөөр байжуулах нь чухал. Бид хэд нөгөө илүү датцсан юм хэрэглэх гэдэг байхгүй юу? Одоо чинь цагаан гурил иддэг бол тий эсвэл цагаан будаа ч юм уу тий. Тэгэхээр ингээ баяжуулна гэхээр амар томоор ойлгох хэрэггүй. Одоо цагаан гурил гэж хэлвэл бүхэл бүрийн гурил
одоо арван гурил, хүүхд тарайн гурил ч юм уу ингээд 4 төрлөөр баяжиж байгаа байхгүй. Будаа жишээлбэл бор будаа, хүц будаа, кино будаа гэхэд ингээд ахаал цагаан будаа чинь цаашаага 3 төрлөөр баяжиж байгаа тий. За ногоон дээр үл одоо энд маш олон төрлийн гой ногоо тавьсан байж байна. Тэгэхээр ер нь бол жишг баримжаа авахд ийм байх ёстой л гэдээ ойлгочиход болно. Энд ийм маш олон төрлийн өнгүүд байна, маш олон төрлийн одоо бүтэц амтууд байж байгаа. За жишээлх юм бол энд хаш байж байна те баклажан. За хаш болохоор ийм чирнээлэн гүн ягаан өнгөтэй. Тэгэхээр энэ гүн ягаан өнгнөөс авах ёстой шим тижээлийг гүн ягаан өнгийн хүнс идчихэж л аавна. Тэгэхээр ногоон өнгнөөс бол авах боломжгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө олон төрлийн хүнс идчихэж олон төрлийн шим тэжээлийг авах боломжтой болж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл зөвхөн шар төрлийн хүнсэтэй байвал зөвхөн шарыг аваад энэ хоёроо орхигдуулах нь шүү дээ. Тэгэхээр энийг цогцоор нь яагаад тавьсан байгаа гэхээр цогц олон төрлийн хоол хүнснээс нь олныг авах гэдэг зорилготой. За дээрэс нь энэ одоо тавгийг яагаад бэлдсэн байна те энэ самар жимсийг бас бэлдсэн байна. Тэгэхээр хүүхдүүдийн хоолтон дээр энэ айгүй чухал байдаг. Одоо би тэгэд авсан зүйлсээ хөрөгчөндөө хадгалаад энэ шүүгэндээ хадгалаад ингээ орхичих юм бол хүүхдүүд бол хүртээмжэнд бага болтно. Ил байх тусмаа гэрт одоо эцэгтэй юу авч тавьж хөрөгчөөг юугаар дүүргэж юуг нүдэнд харагдуулж ин тэрийг л гэр бүлийн гişүүд иддэг штэ та тэгсэн сайн мэдж байгаа бах тий та одоо нэг юм далт хийчвэл танаа нөхөр олоод ухаад идэн гэж одоо байх уу тэгэхээр тэрнтэй яг адилхан одоо энийг ил тавих нь айгүй чухал болчихж байгаа байхгүй хүүхдүүдэд ялангуяа энэ бол хамгийн зөв одоо шилдэг арга гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол цэвэр эцэгтээс хамаарч байгаа гэсэн үг. Хоол хүнсний сонголтын үед бол өргөн байх хэрэгтэй байх нь байна. Ил хүртээмжтэй байх хэрэгтэй байх нь байна. За тэгээд түрүүний хэлсэн аргаар баяжуулна. Ерөөсөө нэг ерөөхдөө нэг суур нь бол нэг иймэрхүү энгийн байгаа юм. Ер нь бол гэртээ ингээд мэдээж ил хүртээмжтэй байна те. Гэхдээ юу байх вэ гэдэг нь чухал. Тийм ээ. Тэгээд самар насаа илүү чихэр хэрэглэх гээд байдаг те. Тэгэл өдөрт ингээд гоё юм идэж ууж ийн гэл ингээд төрөл бүрийн ундаач үсийг бүр өдөрт ингээд баг 3 ундаа уугаал те нэг жүүс хийж угаал байнга ингээл идээл тэгээл нэг дэлгүүр ороод гэрт нэг янз бүрийн бичээд байсан. Тэгээл бичэнэ эдэл ингээл юмыг огт идэхгүй байх биш тааруулж идэх хэрэгтэй те. Тэгэхээр тэр гэрт одоо ер нь хүнс ямар хувийнууд авчтай байл зүгээр. За тэгэхээр махыг бол түрүү ярьцууч одоо ярихгүй ногоо жимсийг бол түрүү ярьчихлаа. За жимсний үед гэвэл жимснээсээ илүү жимсгэн байвал илүү зүгээр. Жимс гэхээр том жимсүүд болчихж байгаа байхгүй банан, алим, мандарин ингээд хэмжээний хувьд том болчихж байгаа. Тийм. Яг зөв. Жимсгэн гэхээр илүү олон төрлийн шим тэжээлийн шимт нэгдлүүдийн их усэр болж байгаа. Бөөрөлцгэн, гүзээлцгэн. За Монголын нөгөө олон төрлийн айнс нэр чацарган. Тэдгээр бол жимсийг бодох юм бол агуулгадах шим тэжээл нь хэд дахин өндөр. За түрүүний хэлсэн чихэр одоо юм төргөн одоо дүрс тустай зүйлсийн оронд бол самар байна. За Монгол бас гоё хушны самар байдаг. Хушны самар бол Монголд харьцангуй үнд боломжийн гадаадд бол хамгийн өндөр үнэтэй байдаг. Яагаад тэгэхээр нөгөө энэ самруудад агуулгадахгүй маш их хэмжээний омега 3 уг тосны хүчил агуулгаж байдаг. Тэр нь хүний тархинд хүүхдийн тархинд хэрэгтэй байдаг. Тэгэхээр самар жимсийг бол сонгохдоо аль болох юм газрын самар ороогүй пинат гэж яддаг шүү дээ. Газрын самар ороогүй тэгээ дээрэс нь хооронд нь ингээд давслаагүй самбар сонгох нь их зөв гэж үздэг. Тэгэхээр одоо ингээд тус нь аваад холио тавих нь хамгийн зүгээр болж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр холдсон самруудыг хөвчлэн давслаад тэгээ нөгөө дүүргэгч бодис хийгээд нөгөө дүүргэгч нь болохоор газрын самар төлхөө орчдөг. Газрын самрыг яагаад зөвлөхгүй вэ гэхээр хамгийн их нөгөө генетикийн өөрчлөлтөд аргаар ургадаг самар гэж үздэг. Тиймдээ ч гэсэн бас ер нь хямдхан байдаг. Тэгэхээр газрын самрыг оролцуулахгүйгээр бусдыг сонгоо тавил их зүгээр гэж үздэг. За өөр Монгол гэх юм бол бас ил тавьж болох хүүхдүүдэд хүртээмжтэй гэр бүлийн бүх гишүүдэд хүртээмжтэй зүйлүүл сүүсэн бүтээгдэхүүн. За таргнууд байж гэн тий. За тэгээд дээрээс нь аарвал байж гэн. Тэр бол бас одоо үл орлуулагдах амин хүчил эрдэс минералын бас их усэр болж байгаа юм л та. Тэгээ манайханд үе удмаараа хэрэгэлсэн болохоор таар тохирхон таархан сайн тийм. За тэгээд ингээд хоолоо өдөрт за мэдээж 7 хоногт ингээд мах бол тэдэн өдөр нь өдөр нэгэд ингээд хийчихэж шүү дээ. Тэгээд манайх нөгөө махтайгаа заавал холж идэх хэрэгтэй. Хүнд хоолтой заавал холж идэх хэрэгтэй зүйл бол ногоо. Тий. Тэгэхээр яг тэр нөгөө хоорондоо зөгцдөг ногоо юу байна? Хоорондоо сайн зогцох, үл зогцох гэж хүнсүүд бас бий. За махтай жишээлх юм бол ногоонууд дундаас илүү одоо зажлууртай ногоонууд айгүй сайн зогцдог. Одоо бид нэр ингээд зажлууртай гэхээр шаржигч ингээд зайлгдахаараа илүү их эслэгийн агуулмжтай. Дотроо нөгөө эслэг уцслаг байдаг байхгүй. Тэр нь зажлагдахаараа шүдэнд тийм нөгөө шаржигсан мэдрэмж төрөөд. Тэгэхээр нөгөө байцаа одоо жишээлбэл байцааны бүлгийн одоо жишээлбэл энэ чи юуцаа байж гэн. Юуцааны одоо шинэ эрсний үзүүрийн хэсэг нь
аманд шаржигдсан биш мөртлөө энэ толгой хэсэг нь бол нэлээд шаржигдсан байдаг ш. Тэгэхээр энэ нь бол илүү эслэгийн аваламж ихтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр юуцаа байж гин, байцаа байж гин, за брокколи байна. За навчит ногоонууд, буйцаа одоо түргэн болдог ногоонууд бол төдийлөн цогцох нь бага. Харин эсрэгээрээ түрүүний хэлсэн ногоонууд нь бол илүү одоо энэ чинь бас сайн жаргалууртай ногоонууд сонгож авсан байна л да. Эднэр бол махтай хамгийн сайн зохицдог гэж үздэг. Түрүүний таны хэлсэн юм дээр болохоор нэг юм орхигдуулсан байна. Хоол хоорондын зайг олохгүйгээр айгүй ойрхон ингээл идэл яваад. Одоо жишээ нь нэг ус үз мэдээл, нэг самар идэл, нэг ингээл алим идэл ингээл ходоод болохоор ямар ч хүний ходоод байсан гэсэн. Том ч хүн бай, хүүхэдч бай гэсэн 1.8 цагаас 2.3 цагийн орчимд нэг идсэн хоол хүнсийг бүрэн боловсруулж дуусна гэж үздэг. Тэгэхээр та одоо нэг үзэн мэдсэн бол тэрийг боловсруулахад 1.8-аас 2.5 одоо 3 цаг зарцуулах нь шүү дээ. Тэр хугацаанд ингээ олгогдоод хоол бор согтын тогтолцоо өөрөө ингээд жамаараа ажиллаж явж итэл нөгөө үзмнийхэн шингэх хугацааг нь олохгүйгээр дахиад юм идээд ахаар ахаал ихнээсээ ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр ачаал тэгэл нөгөө өмнөх хэмжээ сайн задрахгүй дараагийн юм ороод ирсэн. Тэгэл хоол бор согтын тогтолцоо ингээд айгүй ачаалтай байнгын л одоо таныг сэрснээс ахуулаад унтах хүртэл за унтахаас өмнө хоол идвэл бүр шүнж ингээл тасралтгүй л одоо ингээл ажиллаад яваад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд мэдээж одоо нас залуу байх хэрээр бол бодис солилцоо хурдан нөгөө нас залуу цус шингэн гэдэг шиг тийм байна. Гэхдээ хүн одоо нас ахин ирээр том болох ирээр бидний одоо цаанаасаа хоолыг задлж боловсруулдаг шүүрэл ферментер задлагчуд жамаараа буурж идэг. Тийм болохоор хэрвээ ялангуяа одоо нас ахиж байгаа тохиолдолд бүр ингээд 75 сад мэдж байгаас ингээд залуу хат юу ч хамаагүй эзэн шингээгээл ингээл айгүй сайн байдаг те. Гэтэл нас ахин ирээр тэгдэггүй учраас хоолоо боловсруулах шингээх хугацааг нь бүрэн олгох нь бол таны зүгээс одоо хоол бусагт нөхцөж хамгийн зөв болох нь гэсэн. Ер нь бол нас гэлтгүүгээр миний бодлоор бүр ингээд одоо ингээд сонсож байгаа залуучууд гоё яваад байгаа байхгүй тий. Анхнаас нь өөртөө дадал болгоод юм шүү дээ. Тийм. Тэгэхээр хүн болгон хоолоо хэдийн хугацаанд шингэсний дараа идэхүү гэдгийг аюу сайн ойлгох хэрэгтэй тий. Тэгвэл энэ галтгоноос мэдээж энэ галтгоондоо хоолоо хийгээд бид нар гэртээ хоолоо идэхээс гадна одоо энэ төгжирдэгч гэдэг юм уу тий. Хүүхдийн хоол бэлдэж явуулгаад ер нь бол одоо энэ бэлдэж байгаа хүнд анхаарах зүйл юу вэ? Хоол хүнсийг өөрчилж бэлтгэж одоо хадгалж хэрэглэх нь эцэгтэй хамгийн том туслах гэж би бол боддог. Яагаад тэгэхээр мэдээж битгэд дор бүрэн шинээр нь хоол хүнсээ идэхийг зорддог тий. Тэгвэл яалтчгүй түрүүний хэлсэн төгжрэл за өмнөх өдөр нь одоо сайн бэлдээд маргааш нь ажилтаа бол түүндээ зориулж хоолоо төлөвлөх бол хамгийн ухаалаг шийдэл болчиход байна л та. За тэгэхээр хоол хүнсээ бол яаж хадгалах вэ гэхээр хүмүүс их маргаантай байдаг энэ дээр одоо зөв буруу гэл. Гэхдээ юу гэж үздэг вэ гэхээр хоол хүнсийг хөлдөөснөөрөө шимт хижээл нь бол тэг болохгүй буюу шимт хижээл хадгалагдана. Мэдээж шинээр эзнийг бол гүйцэхгүй. Гэхдээ шимт хижээл байсан хэвээрээ байна. Тэгэхээр хөлдөөх тал дээр ямар ч айлт байхгүй гэсэн. Ногоо жимсийг битгэд бас намрын ногоо гэдэг гоё ургац одоо гардаг шүү дээ. Тэр нөгөө үсгслэнд гард тэр үед нь сайхан аваад те тэр үед нь мэдээ сайхан ахиу хэдэд авахыг бодно. Гэхдээ намрын ногоо чинь намар л байна. Өвөл байхгүй учраас тэрийгээ гоё бэлдээд хадгалаад өвлийн турш хавар болтол дараагийн шинэ ургац гарч ирсэл хэрэглэх боломжтой. Тэгэхээр ногоо жимсээ хөлдөөж хэрэглэх нь маш зөв. За дээрэс нь хоол хүнсээ бэлтгэхдээ урьдчилаа цутгаж хөлөөдийг болж жишээлбэл нэг сайхан том хийгээд тэгээд жижиг савнд хийгээд тэгээд хөлдөөгчнээ хийгээд хөлдөөчгөн. Тэгэл өглөө гарахтаа цутгаж хөлнөөсөө аваад за тэгэл өмнөх өдөр нь бэлдсэн хоол хүнстэйгээ аваад цүгтайгаа цүхэн шууд хурдан хийгээл. Тэгэл энэ бол ингээд айгу тань ч гэсэн амархан сонсогдож байгаа зү тий. Би болохоор бас ингэдэй. Би ч бас нэлээ өдөрт бол өглөө эрт гараад гэртээ бараг орой 10 цагт орж ирдэг. Гэхдээ зарим тохиолдолд тэр үедээ болохоор машинда болж өгвөл юм юу помидор самар заримдаа би зүгээр яарсан үед луум ч гэсэн авах хэрэгтэй байхгүй юу? Цэвэрлээд тэгэл яг машинд явж байгаа л яг хоол идэх төхөд ирэхэд бас үлэн байж болохгүй шүү дээ. Нөгөө луунгаа идчихэн помидор идчихэн хэд их үлсэхгүй тий. Үлсэхгүй. Тэгээд харин дараагийнхаа тэр нэг хоол идэх боломж хүртлээ өөрөө тэгж сатаруулдаг байдаг. Тэгвэл айгүй нэлээ өсөжсэн аа гинт их хоол идээл тий. Тэгээд авахгүйгээр тэгээд нөгөө манайхаа их тийм хонсоо хоол их иддэг байсан. Одоо бас гайг болчиход байна. Тэгэхээр хоолны хэмжээгээ айгүй сайн тохируулж хийх хэрэгтэй юм шиг. Гэр бүлийн 4 гишүүнтэй байхад таа 4 хоол ичээл нөгөөдхийн нөхөр нь идэж дуусгах гэдэг. Тэгээд мэдээ санхүүгөө ч гэсэн бас хэмнэлттэй биш байдаг байхгүй юу. Тэнгүүтлээ дахиад
нөгөө хоол нь хонох хэрэгтэй болдог. Гоё амттай байсан чи ичмээр байдаг тий. Тэн дээр тийм тэгэхээр яг анханасаа л хэмжээгээ л аягүй сайн тааруулах хэрэгтэй болж байгаа юм л да. За тэгээд одоо үнэхээр хоол илүүдсэн бол тэрийг яах вэ гэхээр өрөөний температурт 1 цаг орчим хөргөөд хөргөснийхэн дараа нь хөлдөөж хадгалж болно. заавал хөлдөө. Тийм хөлдөөж хадгалж болно. Тэгснээр болохоор тэр хоолыг одоо мэдээж хүмүүс сонсоол сайн муу гэл ингээл зөндөө байдаг шүү дээ. Асуудлууд өмнөх өдөр нь бэлтгэж өөрийн гараар хийсэн хоол хүнсээ зөв хадгалаад авч явах нь юу ч идэхгүй явах юм уу? Эсвэл зүгээр гараад дэлгүүрээс юу ч хамаагүй таарлснаа идэхээс хамаагүй дээр. Би бол тэгэж үздэг. За тийм учраас зөв хөлдөөж хадгалаад тэгээд түүнийгээ идэхэд бол асуудал байхгүй. Гэтэ аль болох хонсоол идэхгүй байхыг л зорих хэрэгтэй. За тэгээд өглөө эцэгтэй нар хүүхдүүдтэй заавал хоол хийж өгөх хэрэгтэй тийм. Энд дээр гоё тайлбарч өгч манай эцэгтэй нар. Хүн бүршин унтаад амраад өглөөс эрэхтэй хоол бус багтан тогтолцоо яг нарны гэрэл нүдрөө тусаал тэгэнгүүт хүн сэрсэн гэдэг тохиог аммагц ходоодны шүүрлүүд ялгараал за хоол идэх бэлэн болоод эхэлждэг. За мэдээж хамгийн түрүүнд ходоодондоо ус оруулж нөгөө шингийн юм оруулаад юм орж ирэх чинь тохиог өгдөг учраас бид тэд өглөөсөрөө зайлшгүй усыг уудаг. За тэгэхээр том хүн хүүхд жалгаагүй өглөөс ирсэн дээрээ усаа аваад тохиогоо өчгөн. За тохиогоо өгснөхийн дараа хоол хүнсээ идэх гэсэн үг. За өглөө ягаад заавал хоол идэж юм гэхээр хүүхдийн үед гэвэл сургууль хичээлдээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр өдрийн туршид анхаарал үлдэх чадвар оюун ухааны дээр одоо нөгөө бүтээлч байдал, хичээл номоо сайн сонсож чадах байдал, өөрийнх нь одоо шилэл өглөө эхний цагт биеийн тамир байвал хүүхд ч өлөн одоо биеийн тамирт ороод тэр чинь бие нь одоо сулдаад унуул яан тий. Тэгэхээр заавалчгүй өдрийн эрч хүчийг хангахын тулд өглөө заавалчгүй юм идэх хэрэгтэй. Бүр ялангуяа хүүхдүүдтэй бүр онцгойлон ерөөсөө өглөө явуулж болохгүй. Тэгэхээр өглөө идсэн хоол хүнсээр хүүхд чи өдрийнхөө туршид эрч хүчтэй өдрөө сайхан амжилттай даваад тэгээд хичээл ном амжилттай дуусгаад ирнэ гэсэн үг. Ерөөс өглөө явж огт болохгүй л гэдэг айгуус ойлгох хэрэгтэй. Эсвэл одоо үнэхээр яарад байгаа бол төрөний хоёлын гихэнд ирсэн юм байна шүү дээ. Бэлтгэж тавиад галс цүнхэнд нь хийгээд тэртээ тэргүүл бид нэр төвчрэн тодорхой юм чинь төвчрэн дундаал талуу идэж байгаатай адилхан тэгэл хүүхдтэй хоолоо өдөлчихнө гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тийм. За тэгээд бас нэг ийм юм байдаг. Хоолоо хит ихтүүлснээс болоод ч юм уу. Эсвэл нэг төрлийн хоолыг хит удаан хугацаанд идэж юм уу? Хүний зан аршинд бас нөлөө гарч идэг гэж би сонсч байсан. Тэр тэгтээ хэр үнэн бэ? Тэр бас айгу сонирхолтой тийм судалгаанууд байдаг. Одоо жишээ нь нөгөө нэг төрлийн хоол хүнс за ингээд харьцуулсан судалгаа байгаа байхгүй юу? Ийм бүлэг зөвлөл жишээлбэл түргэн одоо сахартай хоол хүнс иддэг хүмүүс ямар түлхүү одоо зан арштай байх. Тэр ихтэй зан аршин гэхээс илүү анхаарал төвлөрөлтөөр үзсэн байдаг байхгүй юу? Одоо жишээ нь сахар ингээд чихэр идлээ те, торт идлээ, маш хурдан ингээд биеийн задарчдаг. Тэгэнгүүт самар арай удаан задарна, өндөг арай удаан задарна, мах арай удаан задарна. Тэгээ харьцуулангууд нөгөө анхаарал төвч чадвар нь хүүхдүүдээр хийсэн судалгаан дээр суралгын бүр дүн дээр нь ялгаатай. За одоо нөгөө түргэн хоол хүнс идээд байгаа хүүхдүүд нь арай илүү дүнгийн чадвар нь илүү нөгөө математик, одоо физик гэсэн тийм илүү хүнд хичээлүүд дээр бага байсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө өндөг одоо илүү удаан задардаг, уураг ихтэй, цааш нэр өөх тус ихтэй, төрөний хэлсэн самаан дагуулгадаг омега ихтэй тийм хоол хүнс идсэн хүүхдүүдийнх нь болохоор дүнгийн чанар нь төдийлөн буураагүй байгаа. Тэгэхээр энэ хоол хүнс хүний одоо сэтгэн бодох чадвар, амьдралын маяг бүхий л юмд 100% нөлөөлдөг нь харагдаж байгаа байхгүй юу? За сүүлийн үед болохоор ер нь хоол зүй, шинжлэх ухаан юу гэж яриад байгаа гэхээр хоол хүнс хүний ямар генийг илүү одоо түлхүү илэрхийлүүлэх үү, ямар генийг давмгаалах уу гэдэгт нөлөөлж ийн гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр та хэрвээ хүүхдтэй өөрийнхөө хүссэн генээ өгүүлэх боломжтой хана шүү дээ. Жишээлбэл одоо юм ногоо ингээ байнга идээд авах юм бол ногоо иддэг ген нь жирэмсэн болохоос өмнө тэр ээжэд суух магадлал өндөртэй. Хэрвээ ингээд ямар хоол хүнсийг л сонгож ийн тэр нь тэр хүүхдийн генэд ингээ кодлогдоод тэр хүүхдэд төрөхөөсөө заяатмал төрсэн байх магадлал өндөртэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө энэ хоол хүнс юм яагаад юм амар юм тренд болоод ингээл дэлгэр болоод ингээл хүн болгоны анхаарлыг татаалаа гэхээр ерөөсөө бидний яг ген төрөл нөлөөлж байгаа учраас яалтчгүй юм чухал сэдв болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бидний гарт ингээд хоол хүнсээр дамжуулаад маш олон зүйлийг хийх юм шийдэл байгаас. Тийм байна. Тэгдэг штэ тий. Саний юм да манай хүүхэд би жирэмсэн байхдаа тэгдэг гэсэн. Тэгсэн чинь манай хүүхэд аюу дуртай ингээд идэх чинь тийм байхгүй. Батлагдсан байхгүй тий. Тэгвэл манай ээжүүд одоо жирэмсэн үедээ бас жоохон ногоосоо сайн идэх нь шүү дээ. Жирэмсийн хоолт бол хүүхдэд 100% шууд нөлөөлнө. Юу идэх вэ гэл тий. Хүүхдийн гарч ирээд дадал зуршилт нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгээд өсвөр нас хүртэл хүүхдийн хоол хүнс болохоор яг энэ галтгооноос
одоо яг эцэг ихийн гарт байдаг гэж үздэг. Өсвөр нас хүртэл ягаад тэр өсвөр нас хүртэл хүүхэд болохоор өөрөө шууд гараад сонгоод аваад идээд нөгөө сонголтоо их мөнгө төгрөг байхгүйгаа ш тэр сургуулийн хүүхэд учраас тэгэл яг гэртээ юу байгаа тэрийг л идэж байгаа. Яг баг зэрэг эцэгчүүд карманы мөнгө өгж байгаа. Гэтэ тэргээр тэгж хоол хүнс авах хэмжээний их бол биш те. Тэгэхээр гэр орондоо яг нөгөө дадлан суудаг гэж үздэг. Өсвөр нас хүртлээ хүүхдийн хоол хүнсний дадлан зөв суудсан байх юм бол насан туршид насан туршдаа эрүүл зөв тэнцвэртэй болох магадлал угаасаа суучих суучраас өндөр гэж үздэг. Өсвөр нас хүртэлх хоол хүнсний одоо тэр дадал зуршлынаас хамаарахгүйгээр түрүүний хэлсэн жирэмсэн бахта ээж нь яаж хоолж исэн. Тэгээ нөгөө эмчнэр чинь нөгөө өглөөд байдаг тийм учиртай байхгүй. Жирэмсэн бахта хоолоод битижин нэмэрээ гэл нөгөө тэгээд байдаг ч тий. Дээд одоо хэмжээ бол 10-аас 12 кг, 15 кг илүү нэмэх юм бол одоо аюултай гэдэг нь хүүхдийнх нь бас цаадлынх нь одоо хоол хүнс дадал зуршлынаас анхаарат байгаа. Тийм бас шалтгаантай л да. Тэгэхээр нөгөө жирэмсэн бахта яадаг үлээ жирэмсэн юм чинь хүснээ идэх гээд байдаг шүү дээ. За бас нэг зарим айлууд хэд орой хоол хийж иддэг тийм. Бараг 10 цагийн үед гэхэд ингээд нөгөө бөөнөрөө цуглаад ч юм уу хоолоо хийгээд бүжигдсэн байж иддэг тийм. Тэрийг яах вэ бид нар? Одоо тэрийг ярихаар ингээд төвжрэл рүү орчиж байгаа байхгүй буцаа тий. За гэхдээ одоо тэр төвжрлийг алгасаад за яг өөрийнхөө энэ мэдлэг өрөөнд яриг гэвэл хүн унтахаасаа 3 цагийн өмнө хооллоод бүрэн дуусчихсан байх ёстой гэж үздэг. Хэрвээ та одоо 11 цагт унтж байгаа бол 8 цаг гэхэд аль хэдийн хоолоо идэх бүрэн дууссан амчин хөдлөхгүй байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээд шингээ маа ч гэсэн бүрэн дууссан байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр нөгөө унтахаас өмнө 3 цагт тэр хүнийг унттал нь бэлдээд хоолоо ходоод хоол босогт тогтолцоо шингээгээд дуусчих гэсэн үг. Яг нөгөө 3 цагаа олохгүй байх юм бол шүн жингээ ингээ хоол хүнсээ боловсруулад өглөө нь та ядарсан сэрээд анхаарал тогтохгүй ажлын стресс одоо ажлын ачаалал асуудал багтай стресстэй одоо ингээл юу яд тий нусаа авангүй ч гэсэн тэгэл ингээл ууртай шууд ингээл сэрэгтэй л одоо ууртай сэрнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо ууртай сэрэл ууртай зам дээр гараад ууртай ажиллая гэх. Тэгэл ингээл орж уурлаа тий. Тэгэл тийм болно гэсэн үг л дээ. Тийм байна. Тэгэхээр өмнөх өдрийн ойр 3 цаг гэдэг л чижилж хэрэгтэй. 3 цагийн өмнө дууссан байх шүү л гэдэг. Тэгвэл ингээл яалтчгүй нэг төвчрээд ч юм уу ингэх тохиолдолд бол гэр бүлийн нөгөө гартаа байдаг хүн хэлэх нь шүү дээ тий. За манайхаа 70 цаг гэхэд нэг ойролцоо газар руугаа ороод нэг юм аваад идчихээрээ орой хоол хийхгүй нэ шүү миний хүүхдүүд. Тий, тэрийг аягуулс ойлгох хэрэгтэй тий. Тий, тохирох нь шүү дээ. Яагаад мууг нь бас хэлэх хэрэгтэй. Тий. Тэгээ галтгоонд хүүхдүүдийг оролцуулах нь бас хамгийн чухал. За одоо ийм галтгоо ингээд вирусоо хүүхдүүдээс айгу хол олцоод байдаг байхгүй юу? Ээж нь л ингээл ганцаараа энэ хоолой гээл ингээл байгаад байдаг шүү дээ. Тэхгүйгээр галтгоонд хүүхдүүдэд оролцуулаад хүүхдүүдээр галтгоонд хэлж болох юм зөндөө байдаг. Одоо жишээ нь ногоо угаалгаж болж байна. Тэг хэрчүүлж болж байна өөртөө таарсан утгаар. За тэгээд одоо ийм том тектэй байвал эмчэн нэг хүүхэд ногоо угаад хэрчээд эмчэн нэг хүүхэд өндөг утгаад эмчэн нэг хүүхэд аяа тавга угаагаад ч юм уу эмчэн нэг хүүхэд нь гурилыг бэлдээд ингээд маш олон аргаар хүүхдийг галтгоонд оролцуулж болно. Хүүхдүүд ялангуяа нөгөө бекер их нарийн бов их айгуу дуртай. Нарийн боваагээ тэр нэг гой үнэрхтэй дамтагтаад өөртөөс нарийн бовороо найзуудтайгаа дайлаад гэрийнхандаа өгөөд тий. Тэгэхээр хүүхдүүдийг галтгоонд оролцуулна хүүхдийн эрүүл хоолны дадлалд хоолтой нөгөө эерэг харилцаатай болоход хамгийн чухал нөлөөлнө. Тэгвэл ерөөсөө огт ингээд насан туршдаа хоол хийж үзээгүй хоол ерөөсөө хүнсээ чаанаас авдгаа мэдхгүй байж байгаад тэр хүн шууд 100% төгс хоол хүнстэй харьцаатай болно гэдэг хаврахгүй юу. Тэгэхээр галтгоонд оролцуулах заавал хэрэгтэй. Тэгэл оролцохгүй байхад наад захал гэхэд оюутан болол түргөө хоол идэх шүү дээ. Тий. Өөрөө хоолоо чадахгүй болчихвол тэгэл түргөө хоол идэх шүү дээ. Тийм. Түүний гарт ходоод нь орчих. Тэгэхээр ингээд заавалчгүй оролцуулах шаардлагатай. Тэгэл ер нь бол хоол угаасаа хүн хоолоор ирүүлж хоолоор харддаг гэж ярьдаг шүү дээ. Тий. Хоол бол им болчиход байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр манай эцэгтэй нар ер нь бол гэр бүлийнхээ хоолны одоо бүтээц тэгээд 7 хоногт ер нь ямар хоол идэх гэдэг 7 хоногийн өмнө гаргачих нь байна. Бүгдээрээ хүнсний цахаар яваад хүүхдүүдтэйгээ яваад цуг яваад хоолныхаа материалыг сонгочих нь байна. Тэгээд тэддэг өдөр төхрийн багтай тийм нэг гуляш байж болж байна. Нэг юу байж болж байна гэл тэ. Загсаа бол ингээл учиргүй шархаас гадна жигнээд идчихдэг болно тийм ээ. Шүл бас байж болж байна. За тэгээд чи нөгөө цутан шүлээ хийгээд бэлтчихдэг гэсэн шүү дээ тий.
Тэгээд ясны шүл. Одоо сүүлийн би бас хэрэгжүүлээд байгаа. Та хэрэгжилж байгаа юу тий? Амралтын өдрөө ясаа чанаад ингээд шүл гаргаад авчихдаг. Тэгээ ястаа хөрөнгөт нь ингээд жижиг уутанд ингээд хийгээд хөлдөж өгдөг. Ерөөсөө хийхээсээ баг 30 минутын өмнө гаргаад таванд нь ингээд ууттай тавьчаад ингээд уутнасаа салах хэмжээний болчихдог байхгүй. Тэгэл тэрнийг аваад брокколи нэг чинжүүтэй хийгээл жоохон болгоол тэгэл миксертэл би өглөө авчихсан шүү дээ. Нөгөө тагтай аянд цаавд хийгээл аваа явчихна. Ажил руу очиж гэсэн хин нэгэн дөнгөн өө мэ гэж халуун цэцэн шулж гоё шүү дээ тий. Оо гэл ингээл тий. Тэгэхээр бид нар нөгөө гоо сайханд ордог. Тэ эмэгтэйчүүд, заярчууд бильярд тоглодог, зааланд ордог гэл ингээл бид нар бас ингээд хийх дуртай зүйлээ хийдэг шигээ хоолоо хүнсээ сонгох, бэлдэх тий. Хоолныхоо хуваарийг гаргах болгонд бас заавал цаг гаргаарай гэж хэлмээр байна тий. Та спорт хийснээрээ эрүүл байхаас гадна хоолоо зөв үзснээрээ, сонголтоо зөв хийснээрээ бас эрүүл байх хэрэгтэй. Тий. Тэгэл чиний яриг сонсвол тэгжил хэлмээр байна. Тий, яг зөв. Та бас ясны шүлгийг миний хамгийн дуртай амиг хальт яриад өнгөрчихлээ. Харин би ясны шүлгийг ярих бүр маш дуртай байхгүй. Ягаад тэгэхээр ясны шүл болохоор манай уламжлалт хүнсэнд хамгийн их байсан. Бид та угаасаа мэдж байгаа бид нар ингээд ясаа буслаж байгаа дээр ногоо амиг уул хаяад ингээд иддэг байсан тий. Тэгэхээр ясны шүл бол тэр чигээрээ одоо эрдэс минерал, амин хүчил одоо бүх юмны цогц юм шимт нэгдэл болчиход байна. Тэгээ ясны шүл өөрөө дотроо коллаген, эластин хамгийн олон төрлийн нарийн найрлагуудтай. Тэгээ ясны шүлэнд өөрийнх нь хамгийн гол тэр найрлагууд нь ерөөсөө орлуулагдахгүй буюу зөвхөн ясны шүлээс авах боломжтой, бусад одоо хөөстөөс авах боломжгүй байдаг онцлогтой. Тэгээ дээрэс нь ясны шүл өөрөө ходоод гидсний ханыг маш сайн эдгэж одоо залуужуулж одоо ингэж эрүүл байхад нь хамгийн тусалдаг гэж үздэг. Ясны шүл өөрөө биеийн бас уламж танаа ухаанаар бол тамир, тэнхээ тий биеийн одоо бүхий л энэ эрдэс одоо эрт чадлыг бас нэмдэг гэж үздэг. Ер нь бол ясны шүлийг баг ус шиг ууж чадж болно гэж бол үздэг. Яагаад тэгэхээр өөрийнх нь найрлагаас болж байна л доо. Тэгээ тийм гоё төөс найрлагатай мөртлөө бидний хэрэглэхэд амархан, хялбархан боломжийн ийм одоо хүнс бол ховорхгүй юу. Тэгэхээр ясны шүлийг бол бүр байн хоол хүнсэндээ. За би бол тань шиг бас гэж гаргаж авч чаддаг юм аас арайч. Би болохоор бэлэн ясны шүл авч хэрэглэх дуртай. Тий. Бэлэн байдаг. Бэлэн бүр юм цав цагаан ясны шүл байдаг байхгүй юу. Бүр цагаан юм цэлцгэнсэн. Тэр нь цэлцгэнсэн юм цагаан одоо желатин шиг ийм байх тусмаа илүү их уургийн агуулмжтай. Тэнгүүд гоё тараад яач. Өнгө нь бол арай өөр болчдөг тий. Илүү их одоо шимт нэгдэлтэй гэсэн үг. Манайхан ингээл нэг баяр ёслол тэмдэглэнэ гээл хоолнд ордог штеп гэргүүлээрээ найз нөхдөөрөө. Тэгэхээр ингээл анзаараад байхад яг өмнө нь би бол үнэхээр амар иддэг байсан. Манай гэрийн хөргөчөнд ерөөсөө ингээл дүүрэн хөргөч дүүрэн. Одоо юу л энэ бүх юм байдаг. Тэгэд одоо би ингээд бодохоор өстой бас хайрын залуу нас гэж хандсаж байгаа байхгүй юу. Гэхдээ цаг алдсан ч гэсэн бас ингээд сураад авчихсан. Тэгээд ингээд баяр ёслол тэмдэглэж байгаа хүмүүсийг ингээд хараад байхаар ингээд их хэдүүлэл баяр тэмдэглэж байгаа юм шиг сэтгэлтэй болчихсон. Тэгэл гэрт нэг амралтын өдөр болохоор маш их хоол хийгээл ингээл те тэгснээ тэр гоё амралтын өдөр агаар талах хэрэгтэй байдаг. Найз нөхдөйгөө уулзмаар байдаг. Гэрээ цэвэрлэмээр байдаг. Тэнгүүт өглөө босоод маш их хоол хийж идэг төрөл бүрийн банштай цай, мах чанан, нийс салат хийн те. Тэгэл тэр цогцохгүй хамаагүй. Тэгээд тэрнийгээс тань тултал нь идчихэд ядраал. Тэгэл бодон дээр ингээл наалж хөвтөл ингээл хэлдэг те. Тэгээ би ингээд ер нь энэ тэнд явж байхад ингээл сандал дээр сууж байгаа ч гэсэн хүмүүс ингээл нэг юм л ингээл хөвтчих чинь хүмүүсийг хараад хоолоо хэтрүүлчих гэж боддог байхгүй юу те. Тэгээд хоол хэтэрснээс болоод бидний гой нөгөө хүч чадал гой нөгөө энерги бүх юм алдагдаж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Хоол бид нөхдөж ч гэсэн тааруулж идэх гэсэн санагддаг. Тэр зөв үү? Тийм яг зөв. Та аягүй сайн анзаарсан байна л да. Тэр чинь яагаад ингэ нозороод ядраад ингэдэг юм нэхэр биеинд нь бусад энерги нь байхгүй болоод бүх энерги ходоод руугаа хоол цацуулах боловсруулахтаа зарцуулаад байгаа учраас танд өөр үлдэгдэл энерги одоо үлдэхгүй болоод байгаа байхгүй юу. Тэр бүх эдсэн хоол хүнсээ чинь шингээхэд би чинь бүх одоо чадлаа нөөцөө зориулж штэ. Тэгэхээр чин танд яаж нөгөө алхах, гарах, өөр юм хийх, ажиллаа эстгэн бодох ийм энерги одоо хомс болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хоол ихтүүлсэн нь бол хүмүүс хамгийн их бол тэгээ хоол идсэн дараа хүмүүс нойр нүрээд идэв штэ. Тэр чинь болохоор нөгөө ходоодон дээр цусан хангамжинд ихсээд хоолой боловсруулах гад хэрэнгүүд тархинд жоох энерги багасчингууд нөгөө тарих амраад унтах гад юм шиг болдог. Тэр үед нь унтгал юм бол хамгийн буруу болчихж байгаа. Ягаад тэгэхээр түрүүний хэлсэн нөгөө 3 цагийн өмнө гэдэг дүрмж алдагдчихж байгаа байхгүй юу. Харин оронд нь одоо хоол хүнсээ идлээ сайхан гараад алхаж болж шít.
Сайхан алхаад тийм тэгээд заавал тэгж жимд очиж дасгал хийхгүйгээр зүгээр сайхан агаар талхаад агаар усхоол гэдэг чи одоо нийлээд ингээд цогц хүний биеийг одоо тэтгэх гол одоо амийн их усэр болчиход байна шүү дээ. Агаар усхоол гэдэг. Тэгэхээр бидэд агаараар дамжуулаад ер нь бол өөрсдийнхөө бие махбодыг бас тэжээж тэтгэх бүр эрүүлжүүлэх боломжтой болоод байгаа шүү дээ. Тэгэхээр агаар усхоол гэдэг. Одоо энэ хант үйл чинь өөрөө нууртай. Харин тийм байна. Би бас сая эрэхтэй харсан. Тийм гоёсэн. Тэгээ сая бол жоохон хүлдсэн байсан. Гэхдээ яг ингээд ус нь байх юм бол их гоё юм байна. Яг нуурын язгуур гараад иш ирсэн байхгүй. Тийм сэнгэнэт явчихдаг байхгүй. Тэгээд ногоон байгууламж ихтэй. Тэгээ энэ хаусны өөрийн бас талбай томтой. Тэгэхээр бол энд ингээд бүх юмыг ирүүл гоё авчих болох. Тийм цогцоороо бол байна гэж харж байна тийм. Галтгоо бол бүр маш их таалагдж байна. Одоо энэ галтгоон дээр ажлын талбай л гэдэг би хамгийн хэрдэг байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө хоол хийхээр одоо жижигхэн талбайнд ихэр чинь жижигхэн л гоё хоол гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр том талбайд байвал тэгэл илүү их юм гоё юм гарна л гэсэн үг байхгүй тийм. Тийм хийвэл. Тэгээ ээжээ ингээ олоолаа хүүхдүүдтэйгээ их боломжтой байгаа байхгүй бас. Тийм. Ингээд гэр бүлээрээ таарч сууж байгаа хоол хийж болж байна. Гэр бүлээрээ таарч суужаад эндээ манайх бол яг техник дээр хоол идэх хэрэгтэй. Тийм. Бас яг ширээ засна. Гэхдээ ингээд техникээр яг өөдөөдөөс тэгсэн гэдэг ингэж идэх айгуу дуртай. За тэгэхээр бид нар нөгөө ер нь хүмүүс мэдчил байгаа л да. Гэхдээ мэдж байгаа зүйлийг өшөө гоё ингээд тамгалаад өгөхийг хичээлээ битээ шүү тийм ээ. Тэглээ. Тийм. Их хоол идэх нь баяр тэмдэглэх гол юм биш юм байна тийм. Хоолоо тааруулж идээд тэг гоё юм яриад ялхаад суухгүй бусдыгаа гоё хүндэлж байгаа юм шигээр гоё зэгцтэй суугаад ингээ баяраа тэмдэглэх нь байна. Тэгээ та хоолоо хэвтрүүлчихэд өдрийн цайнаар хоолоо хэвтрүүлчихэд ороод ирэх юм бол ажлын өв бүтээмжинд бас муугаар нөлөөлөх нь байна. Гэх мэтчлэн ингээд хоолоор олон зүйлийг зохицуулдаг гэдгийг та нар минь аюулсаа ойлгож аваарэ. Тэгээд өөрийнхөө нөгөө ингээд нэг ааш зан юу эдийн тэр болгоныгоо ингээд нөгөө би ядарч ийн их ажиллаж ийн гэдгэргөө битгий чихэрээ. Тэ. Хоолоо аягүй гоё зөв тааруулж идэх нь байна. За баярлалаа. Баярлалаа. Хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ бидний заавал мэдэх ёстой зүйл бол мэдээж бидний нөгөө шин тэжээлээ авч идэг. Идэхийн төлөө амьдрахын төлөө идэх үү гэдгийн асуулт нь бол маш тодорхой болчихлоо гэж ойлгож байна миний бодлоор. Тэгээ гэр бүлүүдтэй тэгээ та нартай монголчуудаа гоё зөв хооллоод зөв амьдралын хэм маягтай болоод өшөө их гоё хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эрүүл зүтгэсэй гэж хүсэж байна. За урьсан баярлалаа. Маш гоё галтгаа байна. Харин одоо энэ галтгоонд хоёлаа жоохон зогсноо.